Өчигдөр ховь зээн хөндөгдөд ирэхээр хуралч болгондоо суудаг өдөр байдаг юм байна. Би бас жил харлаа. Үндсэндээ энэ их хурал бүтцийн байгууллага байнгын оруудын ажил үнэхээр хэцүү байсан шүү дээ. Яг үнэлэхэд. Харин энэ парламентын засгийн газарт бол асраг дэмжлэгтэй байсан. Оруулж ирсэн асуудал болгоныг дэмжиж ирсэн сайд нарын. Харин одоо сайд нар бол харин их хурлынхаа гишүүний ажлыг харин муу хийсэн шүү. Хуралч болгондоо ирдэггүй байсан шүү. Орж ирээд хуруугаа уншуулад гараа явдаг байсан шүү. Энийг бүгд мэдж байгаа. Эрх зөрдүүлэх гэдэг асуудал бол улсын хурлын байнгын оруудын толгойн өвчин болсон байсныг бүгд мэдж байгаа. Тэгээ нэг юм төсөв батлах үеэр гэдэг юм эсвэл нэг юм томилгоо огцрох асуудлаар л одоо ингээд бүгд орж ирдэг. Эний чи ард түмэн надаар илүүлдэггүй сайн мэдж байгаа хаа гэж ингэж бодож байна. Өнөөдөр бүр 92% эрсдэлтэй уралдаж шít. Нэгт. Хоёр тайрны энэ цаашдаа дараагийн засаг ер нь хэн байхаас үл хамааран сайд нар хэн байхаас энэ парламентынхаа ажлыг та нар маань сайн хийгээч л гэж би хүсэж байгаа. Энэ байнгын орооныхоо хуралдаан дээр суудаг байгаа чиг. Тэгээ өнөөдрийн сайд нар маань юу болж ийн вөхөр ерөөсөө надад хамаарлгүй миний одоо хамаарах асуудал биш бол ерөөсөө ингээд огт падлиггүй огт суудаггүй. Ийм л байдалтай явж ирсэн. Тэгээ таны гишүүний үндсэн үүрэг бол энэ хуралч болгондоо суух асуудал шүү дээ. Эндээс чинь энэ парламентын ажил нэр хүнд итгэл үнэмшил төрнө шүү дээ. Тийм учраас би энэ одоогийн сайд нар болоод дараагийн шин төрөх сайд нарыг би бол энэ хуралч болгондоо суудаг, парламентынхаа ажилд оролцдог. Энэ ажилдаа илүү анхаараач. Тэрнээс тэр засгийнхаа ажил руу өнгөрсөн хугацаанд анхаарлаа хандуулж явсараад өнөөдөр парламентын нөрөөндийг шалан дунгаж байгаа шүү дээ. Яг үнэлэхэд. Энэ манай баг хурлын шийдвэр юу гэж гарсан бэ гэхээр ерөөсөө энэ засгийн газрын ерөнхий сайдын асуудал яриаггүй ерөөсөө энэ засгаас арслан намыг гарах асуудлыг л хэлсэн. Цаашдаа дангаараа явна уу, хамтарсан байна уу? Энэ эрх нь нээлттэй байгаа. Олон нийтийн хандлагч тийм байгаа юм билий. Энэ засгийн газар нөгөө суудлаа авсан олон намууд бүгдээрээ том бүлэг болсон хяналтын асуудал хаягдсан юм байна. Бүгдээрээ найзан дундаа явсан юм байна. Тийм учраас цаашдаа энэ засаглалынхаа асуудлаар тэр сонгодог хэлбэрээр нь хяналтаа сайжруулах гэвэл арслан нам л засгаас гарч байгаа. Эдгээр маань ч өөрсдөө тэгж ярьж байгаа юм шиг байна шүү дээ. Тэгээ бусад намуудаа хамтраад явчихвал болохгүй юм байхгүй. Энэ төр засгийн ажил нэг гацаадах юм байхгүй юм шиг харагдаж байгаа. Та бүхэн маань одоо буцаач одоо засагт орно гэдэг нүүрч байхгүй л гүдээ бодвол. Тэгэхээр улс оронд хэрэгтэй тэр юм байлээ. Хяналт нь сайн байж иж энэ төр засгийн ажил нээлттэй явах юм байна. Би юу хэлэх гэж байгааг бол би энэ засгийн газрыг доктортой байгаасаа гэдэг тал дээр илээр өнөө нууцаар өнөө энэ дээр саналаа өгнө. Ерөнхий сайдад итгэл үнэмш үзүүлнэ гэдэг дээр би саналаа өгнө. Тодорхой. Өнөөдөр яаж ийн яам засгийн газрын ажил бүгд зогсцсон. Энэ их хурл засгийн газрын ажлыг хараад бүгд ажил бүх шатандаа зогсцсон. Үндсэндээ 5 сар ажил хийсэнгүү санал судлалын төлөө хэрүүл хийлээ шүү дээ. Тэгээ энэ чинь хизээд нь ажил хийдэг хугацаатай байлаа бид нар чинь ингээ бүтэл 5-6 сарыг алдлаа шүү дээ бид нар. Тэгээ энэ жил чинь л одоо гол ажил хийх бүрийн эрхээ хугацааны гол жил шүү дээ. Тийм учраас би бол энэ засаг төр доктортой байгаасаа гэдэг тал дээр бол анхнаасаа ч байр суурь хэлжсэн энэ байр суурин дээр ч итгэл үнэмшлээрээ саналаа өгнө. Тэр хэн сайд байна уу? Хэн ямар засаг байхаасаа илүүтэйгээр надад бол төр засаг доктортой гадна талдаа тэгж харагдаг энэ том ажлууд нь яваасаа л гэж үүднээсээ тэрнээс нэг энэ намуудад сайд нарт